Сайн байцгаана уу, өнөөдрийн бичлэгээ хүрэхэд бэлэн боллоо. 2025 оны 6 дугаар сарын 4-нд хүн амьтангүй газар хаягдсан аяллаа чандаанаас толгойгоо цогц олцсон хэрэг Италийн Тоскана мужид дэгдэж дэлхийн нийтэд шуугиан тарьсан юм. 2025 оны 6 дугаар сарын 4-ний өглөө 11 цагийн үед дөрвөн залуу Тосканагийн жижиг хотын ойролцоо уулан дээрх эзгүй ферм рүү зугаалахаар гарчээ. Энэ газар олон жилийн турш хаягдсан аймад буцөө гэхдээ ер нь л эзгүй айдас төрөлм орчин байсан гэдэг. Тэд фермийн орчмыг хэсэж явах үед нэг залуу бутан дундаас маш муухай үнэр гарч байгааг анзаарчээ. Тэр даруй найзуудтай хэлж хамт шалгахаар очиход бутан дунд нуусан том хар аяллаа чандаан гарч ирсэн байна. Чандаан хүн багтахаар том байсан бөгөөд маш муухай үнэр гарч байсан тул бүгд айж зочирджээ. Тэд шууд цагдаад мэдэгдэж цагдаа нар ирсэн. Чандааныг онгойлгоход дотроос нь толгойгүй өмхийрсэн эмэгтэй хүний цогц олцсон бөгөөд мөрдөгчд зочирдсан байна. Тийм үнэр гарч байсан нь цогцос хэдэн 7 хоногийн турш тэнд байсан гэдгийг гэрчилжээ. Шүүх эмнэлгийн үйлчлэгийн үр дүнгээр уг эмэгтэй 5 сарын 16-ны орчин буюу цогцолтохоос яг 3-7 хоногийн өмнө амь насаа алдсан байж болзошгүй гэдг нь тогтоогдсон. Түүний бие дээр олон шивээс мөн гартаа бугуувчтай байжээ. Энэ нь шууд л мөрдөгчдөд Тосканагийн Фротогийн нэгэн газар алга болсон эмэгтэйн хэрэгтэй холбоотой байж магадгүйг сануулсан юм. Алга болсон эмэгтэй мөн шивээстэй байсан ба хамгийн гол нь түүний бугуувч нь хохирогчтой яг таарч байжээ. Мөн тэр эмэгтэй алга болсон хугацаа болон энэхүү цогцсны нас баралтын хугацаа нь яг давхцсан тул цагдаа нар тухайн эмэгтэй байж болзошгүй гэж үзэж ДНХ шинжилгээнд хамруулсан байна. Ингээд шинжилгээгээр тухайн цогц нь өмнө алга болсон гэж бүртгэгдсэн Ромын иргэн 30 настай Мария Дениса Паун гэдэг эмэгтэй болох нь батлагдчихэ. Мария нь биеийн үнэлэгчийн ажил хийдэг байсан бөгөөд хамгийн сүүлд Фротогийн өөрийн амьдардаг орон сууцнд амьд байсан нь харагдсан юм. Үүнээс хойш холбоо тасарсан байна. Мөрдөн байлагчид хамгийн түрүүнд Мариагийн толгойг олох тэгээд энэ аимшигт хэргийн эзнийг барихыг зоржээ. Мария гой биетэй сайхан төрхтэй эмэгтэй байсан бөгөөд хөх томруулах мэс засал хийлгсэн. Тэрээр нөхрөөсөө салсныхаа дараа биеийн үнэлэгчийн ажилд орсон бөгөөд өөрийн Фротод байрладаг байшинд үйлчлүүлэгчтэйгээ уулздаг байжээ. Тэр алга болсон өдөр буюу 5 сарын 15-ны шөнө түүний утас түр хугацаанд тасаалтай байсан. Утас ердөө хэдхэн секундын дараа унтраасан тул байршлыг тогтоож чадаагүй юм. Мариагийн ээжийн хэлснээр охин нь алга болохынхаа өмнө хамгийн сүүлд өөртөө нь ярьсан бөгөөд энэ яриа 5 сарын 15-ны орой 11 цагт болсон байна. Маргааш нь найзууд нь Мариатай холбогдож чадаагүй тул түүний гэрт очиж хайсан боловч ямар ч уулмөр олдоогүй учраас шууд л цагдаад алга болсон талаар мэдээлсэн байна. Тухайн өдөр Мария үйлчлүүлэгчтэйгээ уулздаг байшингийн ойролцоо байрлах нэгэн дэлгүүрийн ажилтан түүнийг Ромын хэлээр маш өөртөө уцаар ярьж байгааг сонссон гэж мэдүүлжээ. Мөн түүний машин гэрийнхэн гадаа байсан ба гадаад паспорт болон бүх төрлийн бичиг баримт нь гэрт нь үлдсэн байсан юм. Цагдаа нар Мариагийн ээжэд охиных нь толгойгоо цогцолцсон тухай дуулгахад ээж нь ухаан алдаж унаж хөршүүдэн түргэн дуудан эмнэлэгт хүргэжээ. Ухаан орсон хойно тэр маш их уйлж "Миний охин маш зоригтой хүн байсан. Тэр юунаас яаж байгаагүй" гэж ярьсан байна. Охин нь алга болоод 3-7 хоног өнгөрсөн ч ээж нь охиноо амьд эргэж ирнэ гэж найдаж байжээ. Гэвч одоо тэр найдвар нь бүрэн үгүй болж үгээр хийшгүй их шаналлыг зүрхэндээ тээсээр үлдсэн билээ. Хөршүүдийн эснэр хохирогчийн ээж нь олон төрлийн өвчтэй байсан бөгөөд охиных нь үхлийн дараа эрүүл мэндийн байдал нь маш муудаж бүр аюултай түвшинд хүрсэн гэдэг. Тэрээр хоол унд идэхэ болж ус жуухгүй, унтаж чадахгүй болсон байна. Мария ээжийнхээ байрны түрээс тог цахилгаан, эм тариа, эмчилгээний бүх зардлыг ганцаараа хариуцаж байсан. Тиймээс түүний гинтийн үхэл ээжд нь зөвхөн сэтгэл зүйн биш, мөн эдийн засгийн хувьд ч маш хүнд цохил болжээ. Энэ нөхцөл байдлыг харсан Мариагийн найзууд хамтран хандивын аян зохион байгуулж Мариагийн ээжэд туслахыг оролцсон байна. Нөгөө талаас цагдаа нар хэрэгтнийг олж тогтоох мөрдөн байцаалтай үргэлжлүүлж нэг чухал шин баримтыг олжээ. Энэ нь Мария үйлчлүүлэгчтэйгээ уулзахаар хөлсөлсөн орон сууцны ойролцох дэлгүүрийн хяналтын камерын бичлэг байв. 5 дугаар сарын 15-ны орой 10 цаг 50 минутын үед нэгэн эрэгтэй тухайн орон сууцны байранд орж буйн бичлэгт үлдсэн бөгөөд тэр эрэгтэй 2 цаг 15 минутын турш огт гарч ирээгүй. Дараа нь камерт тэр эрэгтэй нэг цагаан өнгийн гар тэрэгч хэрч гадна зогсоол тавьсан хар өнгийн машин руу алхаж байгаа нь бичигдсэн байв. Мөрдөгчд бусад хяналтын камер GPS мэдээлэл утасны дуудлагын түүхүүдийг нэгтгэн сэжигтний хэн болохыг тогтоохоор ажиллаж эхэлжээ. Ингээд эцэст нь тэд уг хэргийг
Мариятай ижил үндэстэн болох 32 настай Василий Промошакийг үйлцэн гэж үзэн гол сэжигтнээр тодруулсан юм. Василий бол Вонсун Мано Термин хотод эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг хамгаалалтын ажилтан байв. Урдчилсан мөрдлөгөөр цусны улмөр олдоогүй байсан ч Перучи орон сууцнд Марияг боож хөнөөсөн байж болзошгүй гэж үзжээ. Аллага нь 5 сарын 16-ны үүрээр болсон байх магадaltaй ба тэр орон сууцнаас тэрэг чирэн гарч ирэх үед Мария аль хэдийн нас барсан байв. Сэжигтний гэрийн ойролцоо ажиглалт хийж байгаад 6 сарын 5-нд гэрээс нь холгүй газраас түүнийг баривчилжээ. Цагдаад баригдсны дараа Василь хэдхэн цагийн дотор өөрийн үйлдсэн бүх гэмтэргээ хүлээн зөвшөөрсөн юм. Василь өөрийн мэдүүлэгтээ Мариягийн үйлчлүүлэгч байсан гэж хэлсэн. Тэд 5 дугаар сарын 15-ны шөнө Фратогийн түрээсийн байранд уулзсан байна. Энэ уулзалт анхандаа жирийн нэгэн биеийн үнэлэгч, үйлчлүүлэгч хоёрын хоорондын харилцаа шиг санагдаж байсан. Тэд бэлгийн харилцаанд орсны дараа Мария гэнэт түүнээс 10,000 еврогийн төлбөр нэгсэн байна. Энэ нь жирийн ханшнаас хавьгүй өндөр байсан бөгөөд Василийн үүнд цочирдон өөрийгөө энгийн хамгаалагч ажилтай, орлого багтаа 2 хүүхэдтэй хүн гэдгээ тайлбарлан энэ их мөнгийг өгөх боломжгүй гэдгээ хэлжээ. Гэтэл Мария түүнийг дарамтлаж эхэлсэн. Василигийн ярьснаар Мария түнд хэрвээ энэ мөнгийг өгөхгүй бол би эхнэр чинь бидний харилцааны талаар хэлнэ гэж сүрдүүлсэн байна. Тэр бүх хэл байранд камер сүрлүүлсэн байгаа бөгөөд тэдний бэлгийн хайцаанд орсон бүх бичлэгийг бичсэн гэв. Мария хэрвээ чи мөнгө өгөхгүй бол тэр бичлэгийг эхнэрт чинь явуулна. Миний таньдаг хүн эхнэрийг чинь ажиглаж байгаа гэж хүртэл хэлжээ. Энэ бүхэн Василигийн уурыг хүргэж Мариягийн хоолойг боож тэр амьсгал хураасан байна. Үүний дараа Василь галтогооноос жижиг хутга бас хар өнгийн том аяллаа чандам авчирч цогцыг мөчилж нуух бэлтгэл хийжээ. Мариягийн цогцыг тэргэн дээр ачиж орон сууцны доод талын зогсоол руу авч явсан байна. Ийхүү тэр Мариягийн түрээсийн байрнаас ямар ч сэжиг үлдээхгүйгээр гарч хүн очтгүй зэлүүд газар аваачин толгойгоо болсон цогцыг чиндааманд хийж тэр чигээр ой модтой эзгүй Пермийн бутны дунд хайсан байна. Энэ газарт хүмүүс барагтаал бол очтгүй тул тэр энэ цогцыг нуухад хамгийн тохиромжтой гэж үзжээ. Харин хохирогчийн үлдсэн эргэтэн эсгүүдийг өөрийнхөө байшингийн хашаанд аваачин шатааж устгасан байна. Тэр үед эхнэр 2 хүүхэд нь гэртээ байгаагүй учраас энэхүү аимшигт үйлдэлийг хинч мэдээгүй. Василь энэ бүхний дараа Мария намайг сүрдүүлсэн. Энэ бол намайг сүрдүүлснийх нь хариу байсан юм гэж ярьсан. Хэрэг үйлдсэн газрыг цэвэрлэж дуусныхаа дараа өөрийгөө ч бас шатаачхыг гэж бодсон ч хүүхдүүдийн зургийг хараад бодлоо өөрчилсөн гэдэг. Тэр бүхний ганцаараа хийсэн бөгөөд ямар ч хамсаатан байгаагүй гэдгээ хэлжээ. Гэвч энэ нэрэг үгээр дууссангүй. Цагдаа нар Василигийн гэрийг нэгжих үеэр түүний машины зогсоолд хар өнгийн автомашин байгааг илрүүлсэн байна. Василь би энэ машиныг зэлүүд газраас олсон. Би селфиг нь зарах гэж хадгалж байсан гэж тайлбарлажээ. Гэвч цагдаа нар машины арлын дугаарыг шалгахад энэ машин анх улаан өнгөтэй байсан бөгөөд эзэмшигч нь Анна Мария Андре хэмээх эмэгтэй болох нь тогтоогдсон. Хамгийн зочирдом нь Анна Мария Андре нь 2024 оны 8 сарын 1-нд алга болсноор бүртгэгдсэн одоо болтол сураггүй байгаа нэгэн байв. Цагдаа нар Василийг илүү наривчилсан байдлаар байцааж машины эзэнтэй ямар холбоотой болохыг асуух үед дахин нэг эмэгтэйг хөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Тэр эмэгтэй нь Анна Мария Андре байсан бөгөөд түүний анхны золиос болжээ. Василигийн энэхүү мэдүүлгийг сонсоод мөрдөн байцаалтын бүх баг зочирдон шоконд орсон гэдэг. Учир нь тэд 10 сарын турш сураггүй байсан Анна Марияг өөр газраас өөр хэрэгт холбогдсон хүн алсан байна гэдэгт итгэж ядаж байв. Василь хэлэхдээ би Анна Мариятай анх түүний машин дотор уулзсан. Бид нэлийн дотн харилцаанд орсон. Тэр үед би өөрийгөө Ромын биш, Итали хүн гэж худлаа хэлсэн. Миний худлаа ярьсныг Анна Мария мэдээд уулзгаа болъё гэж хэлсэн гэжээ. Василия биеийн үнэлэгч эмэгтэйд гомдож гэнэт түүний хүзүг гараараа босон байна. Анна Мария амь тэмцэн зүгтхийг оролцсон ч Василь хутга гарган ухаан алдан амь тавих хүртэл нь дахин хутгалжээ. Хэрэг илэрхий гэдгээс айсан Василь түүний цогцыг зэлүүд тал газар аваачин булж нусан байна. Харин түүний машиныг 10 сарын турш өөрийнхөө зогсоолд байлгаж зарим селфиг нь задлан зарсан байсан. Цагдаа нар Василигийн мэдүүлгийг үндэслэн Анна Марияг нуусан газрыг заалгаж ухаж гаргасан бөгөөд ДНХ шинжилгээгээр олдсон цогц нь үнэхээр Анна Мария болохыг аль биесээр баталжээ. Василь 2 биеийн үнэлэгч эмэгтэйг харгас хэрцгийгээр хөнөөсөн гэдэг нь гэр бүл, найз нөхөд, хөрш, ажлын хамт олон гээд түүнийг таньдаг бүх хүмүүсийн хувьд итгэхэд хэцүү байсан юм. Түүнтэй хамт ажиллаж байсан нэг хүн Василь ер нь дуу цойтой зожиг, гаднаасаа тайван хүн шиг харагддаг байсан.
Гэхдээ нүдний харц нь хачин байдаг байсан гэж ярьжээ. Ажлын хамт олон дунд ч тэр ихэнхдээ тусдаа ганцаараа байх дуртай зожиг хүн байсан гэсэн. Харин ийм энгийн төрхийн цаана ийм аимшигтай цуврал алуурчин нуугдаж байсан гэж хинч төсөөлөөгүй. Бодит амьдрал дээр Василь баригдах хүртлээр яг л энгийн нэгэн аав шиг амьдарч байсан. Эхнэр 2 хүүхэдтэй тогтмол ажилтай. Тэр гэр бүлээрээ авахгүйсэн зургуудаа Facebook дээр тогтмол тавьдаг байсан бөгөөд бусдад бол бахархмаар үлгэр жишээ гэр бүл харагддаг байжээ. Түүний сүүлчийн пост 2025 оны 3 сарын 2-нд нийтлэгдсэн байна. Василь Ромын улсын зүүн хэсэгт орших Бузеу мужийн Нео Эу хэмээх жижиг тосгон төрсөн юм. Тэр 14 настайтай гэр бүлийнхэнтэйгээ хамт Италид шилжин сурсан байдаг. Василийн гэр бүл ер нь дуугүй тайван хүмүүс байсан гэж хуршүүд нь ярьдаг. Одоо түүний эцэг их Сицилийн Трафани хотод амьдардаг. Харин Василь өөрөө Ромын гаралтай Лүза гэх эмэгтэйтэй гэр бүл болж Тоскано мужийн Монсумано термин хотод сурчжээ. Василь олон жилийн турш төрөл бүрийн биеийн хүчний ажил хийж байгаад сүүлдээ хамгаалагчийн ажилд орсон. Бас түүнийг буу ашиглах тал дээр ч чадварлаг гэж зарим хүмүүс хэлсэн байжээ. Василь 4 болон 5 настай 2 хүүтэй бөгөөд гаднаас харахад энэ гэр бүл яг л үлгэр жишээ мэт байсан. Хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгч авдаг, эхнэртэйгээ хамт дэлгүүр хэсэж, оройн хоолой гэр бүлээрээ иддэг, заримдаа хамтдаа аялал явдаг байсан байна. Гэвч хамгийн чигтэн гэвэл 2 аимшигтай аллахын хэрэг эхнэр нь гэртээ байхгүй үед тохиолдсон байдаг. Эхний аллах 2024 оны 8 сард эхнэр нь гэр бүлийн асуудлаар Тарафаны татсан үед болсон. Харин 2 дахь хэрэг буюу Марияг хөнөөсөн хэрэг бол эхнэр нь Салернедо богино хугацааны сургалтад хамрагдаж байх үед гарсан байна. Түүний хуршүүд сургуулийн багш талхны дэлгүүрийн эзэнгээд олон хүн Василигийн гэр бүл маш тайван, дүлгэн, бусдын анхаарал татгааргүй амьдралтай байсан гэж баталсан байна. Тэрч бүхэл Василь өмнө нь хизээч ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй, цагдаад шалгуулж, баривчлагдаж байсан түүх огт байгаагүй. Одоо тэр улсын өмгөөлөгчийн хуулийн тусалцаа авч байгаа ба өмгөөлөгч нь одоогоор Василийн эхнэртэй холбоо барьж чадаагүй, харин Трафанид байгаа түүний аав ээжтэй холбоо тогтоохоор оролдож байна гэж мэдэгджээ. Василь Мария ба Анна Мария Андре нарыг алсан гэдгээ бүрэн хүлээн зөвшөөрсөн бөгөөд одоогоор Италийн Фратогийн шоронд хоригдож байгаа юм. Гэвч 6 сарын 6-ны өглөө Василь шоронд байхад нь өөр нэг хоригдлын халдлагад өртжээ. Тэр хоригдол Василийн өрөөнд орж түүний нүур рүү халуун тос цадсан байна. Энэхүү халдлага нь зүгээр нэг тохиолдол байгаагүй. Учир нь халдлага үйлдсэн хоригдол нь 2 хохирогчийн нэгнийх нь хамаатан байжээ. Тэр би энэ араатныг өөрийн гараар ална гэж хэлсэн байна. Хууль хяналтын байгууллагууд энэ халдлагыг баталж халдагчийн хэн болохыг ил болгосон бөгөөд уг үйлдэлийг шууд өшөө авах зорилготой гэж дүгнжээ. Одоогоор Василийн шарханд үзлэг шинжилгээ хийгдэж байгаа бөгөөд амьд нь халтай байгаагүй ч царай нь гүн түлэгдэж цорвтой үлдэх магадaltaй гэсэн дүгнэлт гарсан. Василь одоогоор 2 эмэгтэй хөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байгаа ч мөрдөгчд болон шүүх шинжилгээний баг түүнийг зөвхөн 2 хүн биш магадгүй илүү олон хүн алсан байж болзошгүй гэж үзэж мөрдөн шалгах ажиллагааг өргөжүүлжээ. Юуны өмнө түүний үйлдэлийн арга барил, зан төлөв нь цуврал алуурчинд нийтлэг байдаг хэд хэдэн шинжтэй таарч байгаа юм. Тухайлбал эхний хохирогчийн автомашиныг хадгалж сэлбэг болгон ашигласан. 2 дахь хохирогчийн цогцыг мөчлөн хэсэглэж нуусан ба үүнийхээ зарим хэсгийг өөртөө дурсгал мэт авч үлдсэн. Гим зэмгүй дүр хэсгэж энгийн хүний дүрээр нуугдаж амьдарсан. Өөрийнхөө үйлдэлд огтхон ч гимшээгүй. 2 удаагийн аллагын үед эхнэр нь гэртээ байгаагүй. Эдгээр нь цуврал алуурчдад нийтлэг байдаг эрсдэл багтаа үед хөдлөх гэр бүлийн дүрээр халахвч хийх зэрэг олон үзүүлэлтэд бүрэн таарч байгаа нь мөрдөгчдөд түүнийг илүү өргөн хүрээтэй шалгах үндслэл болж байна. Түүнээс гадна 2 дахь хохирогч Марияг алсан үед гэмт хэрэг үйлдсэн хэрэгслийг тусгайлан бэлтгэсэн байснаас үзэхэд энэ нь гинтийн генет уралдсан хүний үйлдэл гэхээсээ илүү төлөвлөсөн, давтагдсан, мэддэг аргаар хийгдсэн аллага байж болзошгүй. Хамгийн ачаалалтай нь Василь 2 хэрэгтэй огтхон ч хамсаатан байгаагүй гэж мэдүүлсэн. Бүхнийг ганцаараа хийсэн гэж мэдүүлж байгаа ч мөрдөгчд сүүлийн жилүүдэд Тоскано муж болон түүний ойролцох хотуудад алга болсон эмэгтэйчүүдийн хэрэгтэй холбон дахин шалгалт эхлүүлсэн. Ялангуяа биеийн үнэлэгч эмэгтэйчүүд хохирсон байж болзошгүй тохиолдлуудыг цэргийн хянаж эхэлжээ. Мөн сэтгцийн болон гэмт хэргийн зан төлөв судлаач шинжээчид Василигийн зан авирыг анхааралтай судлаж түүнийг сэтгэл хөдлөлгүй, тооцоолон төлөвлөгч, харилцан эмпатийн чадваргүй хэмээн дүгнсэн байна. Тэдний хэлснээр Василь бол хинт ч сэжиг төрүүлэхгүй байж чаддаг
Гэхдээ сэтгцэн эмэгтэй этгээд бөгөөд энэ нь удаа дараагийн харгас аллахын шалтгаан болжээ. Хэрэг олон нийтэд ил болсны дараа Василигийн гэр бүл, хөршүүд, найз нөхөд хамт олон бүгд шоконд орсон. Бидний дэргэд ийм хүн амьдарч байсан гэж хинч төсөөлөөгүй гэж хөршин уйлан хэлсэн бол түүний хамтран ажиллагч нэг хүн би түүнийг зүгээр л тайван чимээгүй хүн гэж боддог байсан гэж ярьжээ. Энэ иргэн талаарх мэдээлэл нийтэд цацагдсны дараа Италийн олон нийтийн дунд гүн зочрол өөр хилэндэгдсэн юм. Хүмүүс яагаад ийм аимшигт хэрэг хоёрчуудаа гарахад хинч мэдээгүй зогсоож чадаагүй вэ гэж асууж эхэлсэн. Хүний нүднээс даалд байдаг бүртгэлгүй биеэ үнэлэгчдэд аюул нүрлэж байгааг тэднийг хамгаалах системийн сул талыг энэ нэрийг дахин тод харуулсан билээ. Ялангуяа биеэ үнэлэгч эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэрэгүүд хангалттай мөрдөгдөхгүй ноцтойгоор авч үздэггүй нь гэмт хэрэгтнүүдийг улам зоригжуулж байгааг мэрэгчлэлтнүүд шүүмжилж байна. Зарим эмэгтэйчүүдийн байгууллага хүний эрхийн төлөөх бүлгүүд энэ эрэгт олон нийтийн анхаарлыг илүү хандуулахыг шаардаж бид хичнээн хүлээн зөвшөөрөгдөөгүй ажил хийдэгч хүн л бол хүн амьд үлдэх эрхтэй гэж мэдгдэл хийжээ. Италийн эрх баригчид цагдаа, прокурорын байгууллагууд Василигийн бусад боломжтой хоригчийг илрүүлэх мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа бөгөөд одоогоор цуврал алуурчин гэсэн тодорхойлолтыг албан ёсоор хэрэглэхээс зайлсхийж байгаа ч мөрдөгчд дотроо түүнийг яг л тийм хүн гэж үзэж байгааг мэдээлж байна. Васили одоогоор Фротогийн төв шоронд хоригдож байгаа бөгөөд түүнд оногдох ялын процесс эхэлсэн. Итали улсад цаазаар авах ял байхгүй ч 2 хүнд гэмт хэрэг олон нийтэд оюул учруулсан гэмт этгээдэд хамгийн дээд хэмжээ бүх насаар нь хорихяал оноодог. Хэрвээ түүний бусад хохирогчд илэрвэл нийгмээс бүр мөсөнд тусгаарлагдаж тусгай хамгаалалттай хорих ангид шилжиж болцшгүй. Шүүх хурлын өмнөхөн Василийг сэтгцийн байдалд шинжилгээ хийхээр мэрэгжлийн сэтгц эмгэх судлаачдын баг томилогдсон. Тэд түүний хариуцлага хүлээх чадвартай эсэх хийсэн хэрэгээ бүрэн ухамсарласан эсхийг тогтоох ёстой. Гэвч түүний мэдүүлэг хэрэг үйлдсэн явцдах нарийн төлөвлөгөө зэргээс харвал санаатаагаар хэрэг үйлдсэн тодорхой байгаа юм. За өнөөдрийн хэргийг та бүхэн юу гэж бодож байна вэ? Доорх сэтгэл хэсэгт үлдээгээрэй. Өнөөдрийн бичлэг энэ хүрээд дуусаж байна. Дараагийн бичлэгээр уулзцгаая.